Сайн байцгаана. Өнөөдөр та бүхэндээ би хатаах тарианы талаар товч танилцуулъя. За энэ нь ямар тохиолдолд хийгддэг вэ гэхээр ер нь бол мис заслын заалтгүй тохиолдолд буюу судасны ойхоо хийлгээд судасны ойхон дээр гарч байгаа хариуг харгалзан үзээд хатаах тариа хийх хэсгийг шийддэг. За энэхүү хатаах тариа нь яадаг вэ гэхээр онцгүй харагдаж байгаа судас, өргөссөн судас, аалзны шүлс шиг цацарсан судаснууд гэх мэт судсан дээр бол хийгддэг. Хатаах тарианых нь үйлдэл нь яадаг вэ гэхээр судсыг дотроос нь гэмтээж, судасны ханыг гэмтээснээр дотор нь байгаа цусны агуулмж бүлэгнээд тэр судас маань үйл ажиллагаагаа алдчихж байгаа учраас хэсэг хугацааны дараа шимэгдэж алга болдог. За энэ шимэгдэж алга болох процесс нь бол хэдэн 7 хоногоос хэдэн сарын хугацаанд үргэлжилдэг. За ямар тохиолдолд хэдэн 7 хоног болох вэ гэхээр судасны диаметр жижиг байгаа тохиолдолд бол түргэн хугацаанд шимэгдэнэ. Том байгаа тохиолдолд урт хугацаанд шимэгддэг байна.